Надарсан. Аа за болсон. За. Сайн байцгаана уу? Сайхан амсгаснаа. Сайхан баярлалаа. За багш надад нэг юу өгнө? Дасгал ажил өгнө. Тэрийг хийхдээ бүгдээрээ хуулаад за ямар учиртай дасгал даалгавар вэ гэдгийг ажиглаад хийгээд байж. Бүгд мовчтна. За үүнтэйг асуух тодорхой зүйлг нь шууд асуугаад яваарай. Шууд өгүүлбэрээ бичээд өөрийнхөө зөв гэж бодсон хариултыг төлөвлөлөө ярьж байгаа. Тэгэхээр өгүүлбэрээ бичиж аваарай за. Бид нар хажуулт хийлээ. Хичээлээ эхлэхийн өмнөх төсөөлөл ямар байна? Хичээл үзсний дараа төсөөлөл ямар гэж ажиллах гээд байгаа юм. Энэ одоо тестүүд маань багш нь 2008, 2009, 2018, 2020 оны тестүүдээс төрсэн юу аа эсэлтийн ерөнхий шалгалтаас төрсэн тестүүд байна. Тэрний эхний 6-гийн та бүхэн хийлгэхээр юм шиг хэлсэн байгаа. Сүүлийн одоо 4 хэсэг яг энэтэй адилхан асуулт байгаа. Харагч байна. За одоо хэддгээр даалгавар засвал дээр явж байгаа хүмүүстээ. Төлхөөлчихгүй тийм ээ. Гэхдээ өгүүлбэрүүдээ бол яг өгөгдсөн өгүүлбэрүүдийг бичээд авсан зүг. Яг тэгвэл бид нар дараад нь харьцуулт хийх. Тэгээд өөрийнхөө зөв гэж бодсон одоо зөв хариултууд олох дээр зэрэг төлхөөрлөө тавьчих. C дээр тэр байсан ч гэдэг юм уу? B дээр тэр байсан ч гэдэг юм. Игмагаас босд нь бичиж авч гинэ үү? Хариулаарай өгчтэй. Мик өгөөрэй. За. Нэнда. Аюушгэ. Гандлахаар бичиж гинэ үү? Гандлахаар бичиж гинэ үү? Гандлахаар хариу өгөөрэй.
За дуусгая. Болцсон уу хөлтөө? За болцсон. За энэ юуны тухай даалгавар дасгалууд багш байна? Артикл байна тий. Артиклийг бид нэр өмнөх жилүүдэд үзсэн байгаа шүү дээ тий. За ерөнхийдөө нэг санаж байгаа яг мэдж байгаа тэр артиклийг ямар үед ямар тохиолдолд хэрэглэдэг гэдгийг санаж байгаа үг байна. За тэгвэл одоо бүгдээрээ ямар тохиолдлуудад артиклийг хэрэглэдэг болохыг одоо бүгдээрээ дэлгэрэнгүй байдлаар үзнэ. За маш сайн ажиглаад тэмдэглээд аваад яваарай даруй. За indefinite article буюу a and n. За энэ артикл нь болохоор тодорхой бус одоо ялгац гишүүн гэж байгаа. Article гэдэг ялгац гишүүн гэж орчуулна. За энэ тодорхой бус ялгач гишүүнийг ямар тохиолдолд хэрэглэдэг вэ гэхээр нэгдүгээр тохиолдолд name of jobs буюу яг нь мэргэжлийн нэрийн өмнө хэрэглэнэ. Жишээ нь a teacher, a doctor тийм. За эхний өгүүлбэрийг одоо тухайн үгийн одоо өгүүлбэрт оруулснаа харъя. My sister is a teacher. Миний эгч бол яасан гэж байна? Багш хөө гэж тийм. Багш. За тэгэхээр мэргэжлийн нэрийн өмнө ингэж ордог байх нь a teacher. За хоёрдугаар тохиолдол болохоор before mere means when we refer to an unknown person гэж. За танил бус нэрийн өмнө яг нэг хэрэгэлдэг байх нь. Жишээ нь and Mr. Smith is waiting for you. За юу гэж Mr. Smith is waiting for you гэдэг нь юу гэж орчуулмаар байна? За Mr. Smith бол За тэгэхээр танил бус нэрийн өмнө хэрэгэлдэг байх нь мэргэжлийн нэрийн өмнө хэрэгэлдэг байх нь тий. За эдгээр зүйлүүдийг ингээд тогтоогоод тэмдэглэж аваад үзтээ тий. Багш нь ерөнхийдөө бол яаруу сандруу хурдан явахгүй аль болохоор та нарт одоо бичиж авах боломжоор хангасан байдалтай явна. За дээрх хоёрыг тэмдэглэж авсан уу? За сайн байна. Бусд нь ярилцаад микээ нээгээд ярилцаа явах байгаа шүү. За дараад нь болох төр зэрэг before expression of frequency price speeds. За юуны бас юу өгүүлэхэд хэрэглэх юм бэ? Өчигдөр аваад ямарваа нэгэн зүйлийн те зүйлийг илэрхийлэхдээ ямарваа нэг зүйлийн давтамжийг илэрхийлдэг. Price буюу үнийг илэрхийлдэг. Speed буюу яг нь аливаа зүйлийн машины ч юм уу, автобусны ч юм уу, галт тэрэгний ч юм уу хурдыг илэрхийлэхэд бас хэрэглэдэг байна. За эхний жишээ харъя. I go to there once a month. За тийм бац. Юу гэж once гэж яаж юм? Одоо a month сард нэг удаа яадаг гэж юм. Би тийшээ явдгиймаа. Тэгэхээр нөгөө frequency буюу давтамжийг илэрхийлж байгааз илэрхийлэхэд a артиклийг авдаг байна. За дараагийнх нь болохоор they cost 10 appears гэж байна. За юу гэж байна? Ярилцаа яраа өгдөө. Дараагийнх нь болох төр зэрэг үнийг илэрхийлж байна те. Одоо энэ зүйлүүд бол appear нөгөө хосын үнийг илэрхийлэх зэрэгтэй байна шүү дээ. Хосоороо болохоор 10 төгрөгийн үнэтэй юм аа гэдэг чинь тийм. Гэхдээ 10 долларын үнэтэй юм аа. За дараагийн жишээ харъя. My car can go 150 km/h гэж юм тийм. За энэ болох дээр зэрэг юу гэж speed асаа. Speed буюу хурдыг илэрхийлж байна тийм. Миний машин бол яг нэг цагт тий 150 км-ийн явдгаа гэдэг чинь тийм үү. За тэгвэл яагаад энэ артиклийг авсан бэ гэдгийг ойлгож байгаа гэдэг тий. За энэ артикл авах тохиолдол байдаг шүү дээ тий. За энэ хоёр нь болохоор хоёулаа нэг гэсэн санааг илэрхийлдэг хэдий ч
Энэ N артикл нь болохоор зэрэг ихшгээр эхэлсэн үгийн өмнө ямар ч N артиклыг авдаг. Гэвч энэ дээр болохоор our гэдэг ингээд үгийн өмнө гүйгүүлэгчээр эхэлсэн үгийн өмнө авсан байна шүү дээ, тий? За энэ болохоор яг энэ үгэн дээр ийм зөрчдөг байгаа шүү. За in our. За дараагийн өгүүлбэрийг дараагийн хэрэглээг харъя. Дөрөвт хэрэглээ болохоор before exclamation in involving singular countable nouns буюу яаж exclamation involving okay уулга галтахад одоо тэр тоологддог нэр үгийн өмнө ашиглах жишээ нь what a lovely dress okay уулга галтчих шүү дээ. Юу гэж уулга галтчих вэ? Орчуулаарай бүгдээ. Энэ ямар гайхалтай дайсан зүй, гоё дайсан зүйл гэсэн утгаар. Арчиг тэмдэглэж авч боломж байна уу? Хурдан байна уу? Болж байна. За болохгүй бол скриншот хийгээд бүгдээ өөр дээрээ хадгалж аваад дараад нь харж болно. Мөн линк хэлбэрээр бүрүүртээ оруулах байгаа. За дараагийн 5 дахь тохиолдол ямар тохиолдол хэрэглэдэг бүгдээ харъя. With the name of illness. Зарим нэгэн illness гэдэг нь өвчин эмгэгийг хэлж байгаа тийм. Өвчин эмгэгийн нэрийн өмнө яах нь хэрэглэдэг байх юм шүү дээ. За a cold, a fever, a bad heart, a broken leg, an allergy, a tumor, a headache. За tumor гэдэг одоо маань бидний шинэ үг байгаа. Энэ болохоор хор тавдар гэсэн үгийг илэрхийлнэ. Tumor гэдэг нь өө үсгний хойно юутай бас бичигддэг, юугүйч бичигддэг шүү. За allergy гэдэг нь болохоор зэрэг нөгөө аллергийн хашил энтрийг илэрхийлж байгаа. За бусд нь бол бидний за ийм тохиолдол байх юм тийм ээ. За одоо би ханиадтайгаа гэвэл I have a cold гэж хэлэх юм шүү дээ, тийм үү хүүхдүүдээ? Энэ эхний a cold гэдэг үгийг өгүүлбэрт оруулбал I have a cold. Би жоохон ханиадтайгаа. Би айгүй халуураад байгаа гэвэл have a fever. Миний зүрх өвдөд байгаа гэвэл I have a bad heart. За гэх юм чинь. За 6 дахь одоо тодорхой бус ялгац гишүүнийг 6 дахь тохиолдолд ямар тохиолдолд хэрэглэдгийг одоо бүгдээ харъя. To talk about a person or things for the first time. За юу гэж вэ? Ямарваа нэгэн хүн a person эсвэл or things тийм ямарваа нэгэн зүйлийг анх ярьж байгаа тохиолдолд тийм first time анх ярьж байгаа тохиолдолд she has a small shop in the city. Юу гэж вэ? Өөрийн гэсэн одоо нэг жижигхэн дэлгүүртэй юм гэж энэ тэр юмтэй. За тэгэхээр тэр дэлгүүрийн тухай small shop тэр нэг жижигхэн дэлгүүр анх яах нь яригдчихэж байгаа шүү дээ тий. За ийм тохиолдолд энэ тодорхой бус ялгач гишүүнийг хэрэглэж байна. Мөн тэр дэлгүүр нь нэг л байгаа. За дараагийн тохиолдолд харъя бүгдээрээ. За a singular noun beginning with a consonant тий. За жишээ нь энэ артиклийг гэдэг энэ тодорхой бус ялгац гишүүнийг гүйгүүлэгчээр буюу consonant гэдэг гүйгүүлэгчээр эхэлсэн үгэн дээр яг нь хэрэгэлдэг байх нь жишээ нь a boy тий нэг хүү a car C үсэг чинь гүйгүүлэгч үсэг шүү тий a bike тий за хараарай a zoo Z үсэг чинь Z үсэг чинь гүйгүүлэгч a dog D үсэг чинь гүйгүүлэгч үсэг тийм үү. За эдгээр үгнүүдийн өмнө яах нь вэ? Эдгээр гүйгүүлэгч үсгнүүдийн өмнө A буюу тодорхой бус ялгац гишүүнийг авдаг байна. Жишээ нь харъя. She has a dog.
Юу гэж? Чөлтөр өгтэй. Нэг нохоотой тий. I a factory. Юу гэж? Чөлтөрөө. Нэг үйлдвэрт яадаг гэж юм. A factory work. Ажилтдаг гэж байна. За хүүхдүүд наашаа хараад хамтдаа ярилцаа яваа шүү. За N singular noun beginning with a vowel. За N одоо тодорхой бус N гэсэн ялгац гишүүнийг ямар тохиолдолд ямар үсгнүүдээр эхэлсэн үгнээр хэрэглэдэг вэ гэхээр a vowel буюу яах нь их шиг үсгээр эхэлсэн үгнүүд дээр яах нь хэрэгэлдэг байна. Жишээ an elephant. Elephant и үсгээр эхэлсэн юм тий. Энэ болохоор их шиг үсэг. An egg. An apple. Энэ A үсэг тийм үү? За тэгэхээр их шиг үсэг хэдэн их шиг үсэг байдаг вэ хүүхдүүд тий? Нашаараа ялцаарай маа. Дуураарай. Нэнда яраарай. Хэдэн их шиг үсэг? 6 маш сайн. За ямар их шиг үсгнүүд байдаг вэ? Хамтдаа ялцаа. E, T, A, I, U, F. За энэ 6-г их шиг үсэг гэж хэлдэг. For example, can I have an apple? Энийг өгүүлбэрт оруулъя. Их шиг үсгээр за юу гэж вэ? Би нэг маш сайн. За she is an English teacher. Юу гэж вэ? Багш тийм ээ. Асуултын тэмдэг илүүсэн юм тийм ээ. За дараад нь when to use their, they. За definite article гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ гэхээр тодорхой ялгац шүү. When to use they. They article-ийг ямар үед, ямар тохиолдолд хэрэглэх вэ? Одоо бүгдээрээ үзсэн зүйлээ. Сая болохоор indefinite article буюу тодорхой бус ялгац гишүүнийг үзсэн тийм ээ. Одоо тэгвэл definite article буюу тодорхой ялгац гишүүнийг үзсэн. За бид нарт энийг ямар тохиолдолд хэрэглэдэг тохиолдлуудыг багш нэгээр нь гаргасан байгаа. Эхний тохиолдол нь болохоор to talk about a person or things for his second, third. Okay? За бид нэр болохоор хүн буюу a person, things. Хүн буюу аливаа зүйлийн талаар тийм ээ анхлан ярих биш. Нэгтгэн эсвэл second, хоёр дахь, эсвэл third, гурав дахь тийм ээ ярьж байгаа тохиолдолд тухайн ялгац гишүүнийг хэрэглэнэ. Example, за жишээ the shop was the beginning of the family business. За юу гэж вэ? The shop, энэ shop зэрэг үстэй айл тийм урд нь ярьдаг. The shop. Одоо энэ дэлгүүр болох дээр зэрэг тэр гэр бүлийн одоо эхний бизнес байсан юм аа гэж юм тийм ээ. Бизнесийн гарааг эхлүүлсэн үед бол энэ дэлгүүр юм аа. Дэлгүүрийг хоёр дахь, магадгүй гурав дахь ярьж байгаа тохиолдолд хэрэгжилж байгаа тийм ээ. За хоёр дахь тохиолдолд энэ the article-ийг хоёр дахь тохиолдолд ямар хоёр дахь тохиолдолд хэрэглэдэг вэ гэхээр the is mandatory before a thing which is only one of a kind in the universe. За орчлон ертөнцийн хорийн ганц байгаа зүйлийг илэрхийлэхэд яах нь хэрэгэлдэг тийм ээ. Сонсогч энэ хүүхдүүдээ байна уу? За жишээ авъя. The sun is shining. Юу гэж вэ? Нар хандаж байна. Нар одоо гарч байна. Тэгэхээр энэ орчлон ертөнцийн хорийн ганц байдаг зүйлүүд the sun буюу нар шүү дээ. I like
Дараагийн жишээ I like the blue clear sky. За энэ дээр the article мэн тодорхой ялцсан юм. Яагаад the article те? Тэнгэр хавцдаг те? Би хөөх тэнгисэл хүсдэг юмаа те? Тэр текст над илэрхийлж байна. Доктор жавч гин үү? Тэр цаана нь яриад байгаа ээж жоохон зөөлөн яриараа эсвэл мика гараа. Гурав дахь ямар гурав дахь тодорхой ялгцчныг хэрэглэх вэ гэхээр names of ocean, gulfs, seas and rivers. За зарим нэгэн гол далай тийм ээ, зарим нэгэн хавцал, зарим нэгэн далайн нэрийн өмнө яах нь хэрэгэлдэг байх нь шүү дээ. За жишээ нь a coral sea, the Tamar Sea, the Fraser Gulf, the Nile, the Murray River, the Derby River, etc. За эдгээр жишээ нь эдгээр голууд нуурууд дээр хэрэгэлдэг байх нь. За бүгдээрээ дээрх үгнүүдийг жишээ болгоод харцгаая. For example, my country borders on the Pacific Ocean. За border гэдэг үг маань бидний хувьд өнөөдрийн шинэ үг шүү. Тэгээд тэмдэглээд аваарай. Хилэлэх гэсэн утгыг. За тэгэхээр тэр утга юу вэ? Орчуулаарай. Манай харин тийм хин нэгний ээж нь ингээд нэг юуных нь микийн нээсэн байхад нь цаана яриад байгаа байхгүй юу? Тэр л барьчмаар байна тэр ээж. Мэдгүй одоо нэг ээж амар чам яриад хөхрөөд нэг. Энд чинь нэг тэмдэг асууж шүү За дээ. цааш нь явъя. My country border on the Pacific Ocean гэж юм тийм. Юу гэж вэ? Манай улс бол Pacific Ocean буюу Намхан далай тэ хилэлдэг юм аа гэсэн утгыг илэрхийлж байна тийм. Сонсогдсон сая байна. За бидний үед borders гэдэг нь одоо шинэ үг болж байна тийм. Юу гэсэн үг гэлээ? Багшин хиллэх гэсэн утгыг илэрхийлдэг үг гэсэн тийм. Манай улс бол Pacific Ocean намхан далайгаар хилдэг. За дараагийн жишээг хараад авъя. За тэгэхээр Намхан далай гэдэг үгний одоо өмнө тодорхой д ялгац гишүүнийг ямагт хэрэгэлдэг байх нь шүү дээ. За last year I went to the Baltic Sea гэж тийм. Юу гэж вэ? Last За тэгвэл Baltic Sea буюу ийм одоо далайн өмнө д ялгац гишүүнийг яах нь хэрэгэлдэг байх нэ тийм ээ. За эднийг бид нэр тогтоохоос гадна за ийм далайн өмнө хэрэгэлдэг юм а гэдгийг одоо сурах, тэмдэглэх хэрэгтэй байна. За дараагийн жишээ харъя. He climbed to the Rocky Mountain. Юу гэж вэ? Авирсан маш сайн тийм ээ цагийн хувьд. Тэгэхээр the Rocky Mountain гэдгийн өмнө дээр тодорхой ялгац гишүүнийг хэрэглэв. За дараагийн жишээ харъя. The Amazon is in Africa. Орчуулаарай. Ялцаа яваарай Нанда, Аюка. Amazon бол Африкт байдаг юм аа. Amazon мөрний өмнө байх нь the article-ийг ямагт хэлдэг байх нэ гэдгийг тогтооход аваарай хүүхдүүдээ. За багш нь илэрхий ерөнхий шалгалт буюу одоо ямар нэгэн аливаа шалгалтанд дандаа артикл орохороо түгээмэл тохиолддог тийм ээ. Түгээмэл одоо хэрэглэгддэг тохиолдлуудыг илэрхийлж жишээн дээр авсан байгаа шүү. За дараад нь when to use the article. За the article-ийг хэрэглэдэг дараагийн тохиолдол дөрөв дэх тохиолдол маань names of countries with United States. За нэгдсэн улсын нэрийн өмнө яах нь авдаг байх нь.
энгийн одоо улс орны нэрийн өмнүүд бол хэрэгэлдэггүй. Жишээ нь The Mongolia гэж хизээч хэрэгэлдэггүй. За энэ нь болох дээр зэрэг тэр улсын нэрийн өмнө хэрэгэлдэг тохиолдол нь болохоор states буюу яг нь one улсын өмнө хэрэгэлдэг байна. Жишээ нь The United States of America. Америкийн нэгдсэн улс тий. Дараагийн жишээ The USA. USA нөгөө Америкийн нэгдсэн улсыг товчж шүү дээ тий. Дараагийнх нь болохоор The UK буюу The United Kingdom гэдэг улс тийм ээ. Дараагийнх нь болохоор за The Philippines. The Philippines. Дандаа ингээд нэгдсэн улсуудаас бүрдсэн улсын нэрийн өмнө ямаг хэрэгэлдэг байна. For example, I lived in the United Kingdom for 5 years. За юу гэж вэ? Аа 5 жил амьдарсан юм аа гэж байна тий. Маш сайн. За тэгэхээр United Kingdom-ийн өмнө ямагт D ялгцгшүүнийг хэрэгэлдэг байна. За дараагийн жишээ харъя. The United States has got 50 states. За юу гэж вэ? States. За нэгдсэн one улс болохтой зэрэг 50 states буюу 5 мужаас яах нь вэ? 50 мужаас тийм аа. Энд маш сайн байна. Ярилцаа явж байна. За дараагийн хэрэгэлдэг 5 дахь тохиолдол маань name of instruments. Хөгжмийн зэмсгийн нэрийн өмнө яах нь хэрэгэлдэг байна. Жишээ нь the guitar, the piano. За for example, can you play the guitar? Юу гэж вэ? Чи гитар? Тэгвэл энэ хөгжмийн зэмсгийн өмнө ямагт the article хэрэгэлдэг байна. Жишээ нь the guitar. Тийм ээ? За дараагийн тохиолдол болохоор 6 дахь тохиолдол маань names of streets, hotel, movie theater, ship, organization, newspaper, museum. Тэ? За эдгээр одоо нэрнүүдийн өмнө яах нь the буюу тодорхой ялгац гишүүнийг хэрэгэлдэг байна. For example, we stayed in the Hilton Hotel. Хичээлээрээ хүүхдүүдээ байсан. Let's watch the movie in the Apollo Theater. За юу гэж вэ? Гээ гэж юм те. Маш сайн, нандаа сайн байна шүү. Do you know the story about the Titanic? За хараарай. Титаникийн талаар ямар нэгэн түүхийг чи мэдхүү гэж юм те. Маш сайн. За тэгвэл хөлөг онгоцын нэрийн өмнө хэрэгэлдэг байна шүү дээ те. The Titanic. Нөгөө Apollo Theater гэдэг. Нөгөө театрын өмнө те. Кино театрын өмнө. Apollo гэдэг нь одоо Apollo нэртэй кино театр ахын шүү. Байна шүү дээ те. За зочид буудлын нэрийн өмнө хэрэглэнэ гэсэн чинь The Hilton Hotel буюу Hilton гэдэг зочид буудлын ахын те нэртэй. За ийм нэрсэн нэртэй буудал, хөлөг онгоц, байгууллага, сонин сэтгүүл те музейн нэрийн өмнө хэрэглэдэг байна. За дараагийнхаа жишээ хараа. Одоо байгууллагын нэрийн өмнө ямар одоо дээр ялгцгшүүнийг хэрэглэж байгаа тохиолдол харъя. The U is huge organization. За юу гэж вэ? U болвол тийм ээ huge гэдэг нь болохоор асар том, маш том гэсэн. Маш том байгууллага. Do you read the Times newspaper? Гэж байна. Times тэгвэл энэ нөгөө сонин сэтгэлтэй үйл дараагийн тохиолдол The Louvre Museum is one of the wonders of the world. За юу гэж вэ?
нөгөө Лаура музейм буюу Лаура нэртэй музей гэж юм тийм ээ. Дэлхий дээрх хамгийн гайхалтай музей бол нэг юм гэж тийм ээ. Сайн байна. Маш сайн. Манай зөвхөн мундаг шүү. За 7 дахь тохиолдлыг илэрхийлсэн байгааг харъя. Parts of the day. За өдрийг хэсэгчлэн хуваасан 3 хэсэгт хуваадаг өдрийг тий. За тэр хэсгүүд дээр яг нь the article-ийг ямагт хэрэгэлдэг ах юм шүү дээ. За жишээ нь morning, in the morning, in the afternoon, in the evening. Тий. За for example, he goes to work in the morning, but he plays tennis afternoon. За тийм байгааз нөгөө өдрийг 3 хэсэгт хуваасан тэр хэсгүүдийн нэрийн өмнө яг нь ямагт хэрэгэлдэг байна. In the morning. Тэ? За одоо бүгдээрээ 2008 оны одоо эсэлтийн ерөнхий шалгалтын дээр ирсэн тэр даалгаврыг дээр анализ хийж ярилцъя. За эхний өгүүлбэр болохоор British энэ British гэдэг дээр H үсэн нэмэгдсэн биш үү те? Энийг анзаараад ирчихэ. British drive on left side of the road. За энэ дээр та нар алийг дугуулсан байсан лээ. За одоо нөгөө нэг анхны төсөөллөөр одоо хийсэн одоо юунуудаа тацгал даалгавруудаа багштай гаргаж тавиад за чинийхтэй саяны үтсэн зүйлүүдийг харьцуулаад төсөөлөл чинь яаж өөрчлөлтийг өөрсдөө анализ хийж бас ажиглаар ойлгосноо. Ойлгож байна уу гэдэг те? Ийгээ маш сайн байна. За тэгвэл өмнө нь бас энэ одоо артиклийн талаар мэдчихсэн биш үү те? За болохоор за ди хариулт нь болохоор зөв. Д артиклуудыг хэрэглэсэн байна. За д артиклуудыг яагаад энд British-ийн өмнө хэрэглэсэн бэ гэхээр энэ нөгөө SH-ээр төгссөн үндэсний нэрийн өмнө ямагт яг нь д артиклийг хэрэглэдэг байх нь байна. Энэ SH-ээр төгссөн үндэсний нэрийн өмнө. За тэгээд дараагийн д артиклийг болохоор энд болохоор left-ийн өмнө яагаад ингэж хэрэглэсэн бэ гэхээр зарим нэгэн зөв чигийг тодорхойлоход д артиклийг яг нь хэрэглэдэг байх нь байна. Ойлгомжтой байна уу? За дараагийн жишээ харъя. Lake Michigan is one of Great Lakes гэж байна. За энэ дээр алийг дугуулсан байсан бэ та нар? Хариулаад яваарай. Микүүдээ нэрээр Эийг дугуулсан. Манай их ма ямар маш сайн байна. Маш сайн. За нууруудын нэрийн өмнө болохоор д артиклийг авахгүй тийм ээ. Авахгүй учраас энийг сул орхисон байна тийм үү? Д ялгац гишүүнийг авахгүй байна тийм ээ. За дараагийн д буюу a ялгац гишүүнийг хязгаарч хэрэглэхгүй. За дараагийн тохиолдолд great гэдэг үгийн өмнө яагаад д артиклийг хэрэглэсэн бэлээ? Энэ болох дээр зэрэг тэгэхээр маш том агуу сайхан нуур гэдэг нь тодорхой байсан тийм тохиолдолд д артиклийг яах нь хэрэглэсэн байна шүү дээ. За дараагийн тохиолдлыг харъя. Дараагийн юу нэдэг жишээ даалгаврыг харъя. За энэ нь болохоор зэрэг 2009 оны яах нь эсэлтийн ерөнхий шалгалтанд орж ирсэн 2 дасгалтыг авсан байгаа шүү. I bought a radio and CD player, but CD player didn't work. За энэ CD-гийн өмнө за та нарын өмнө нь алийг дугуулсан байсан бэ? Анх хийхдээ дасгалынхаа Ийгөө. За ийг тэгээд нандаа алийг дугуулсан бэ? Ийгөө. Буян шиг алийг дугуулсан бэ? Буян шиг. Диё. Сайн байна. Эрдэнэсэн дөрж алийг дугуулсан бэ? Миний өөр нь. Ган долгор. Ганц цэцгээ алийг дугуулсан байсан бэ? Ийг дугуулсан маш сайн байна.
Ганд болохоор ганц цаг хоёр яасан. Алийг дууссан бисэн. За, ийг дугуулсан нь ер нь бол дөхүүлсэн гэж үзэж байна те. Мэдээж аливаа зүйлийг анхлан ярьж байгаа тохиолдолд бол тэгээд нэг зүйлийн тоологддог нэг зүйлийн талаар ярьж ирсэн тийм үү. Энэ дээр бол A байх нь тодорхой юм аа гэдгийг та нар яах нь вэ? И хариултыг дугуулснаар мэдчихсэн байна. А дараад нь болох төр зэрэг энд ямар нэгэн артикл байхгүй гэдгийг дугуулсан байна те. За энэ нь болох төр зэрэг нөгөө та нарыг эргэлзүүлэх сааруулах юм одоо хариулт байсан баггүй юу. За энэний зөв хариулт нь болохоор A буюу D артиклийг нөхсөн хэлбэр байх байсан. За энэ D артиклийг яагаад нөхсөн шалтгаан нь болох төр зэрэг энэ CD өмнө нь нэг удаа яригдсан. Одоо дараа нь нөгөө CD чинь ажиллахгүй байгаа шүү дээ. Хоёр дахь ярьж байгаа тохиолдолд D артиклийг хэрэглэсэн байсан баггүй юу. За дараагийн жишээ дарая. Earth takes approximately 365 days to go round sun. За, which one is right? Аль хариулт нь зөв байсан бэ? За, өмнөх төсөөл алийг Д-ийг дугуулсан байсан уу? За, устна. Алийг За энийг бол зарим нэг хүүхдүүд нь мэдчихсэн байна те. Дэлхийн ертөнцийн нэрийн өмнө болохоор зэрэг D артиклийг бол ямар хэрэглэнэ гэдгийг мэдчихсэн байна. За D хариултыг дугуулсан хүүхдүүд маань энэ нөгөө нэг ямар тохиолдолд хэрэглэх байсныг яг тодорхой сайн мэдээгүй байсан учраас D хариултыг дугуулсан байна. Тэр A хариултыг дугуулсан хүүхдүүд болохоор энэ орчлон студийн ганц байдаг зүйлийн нэрийн өмнө D хэрэглэдэг гэдгийг мэдчихсэн байна тийм ээ. За тэгээд энэ A хариултыг дугуулсан хүүхдүүд одоо дараагийн нар гэдэг одоо нэрийн өмнө A артиклийг авна гэх нөгөө нар чин ганц штэ гэдэг ийм одоо нөгөө нэг буруу ойлголттой байсан гэдгийг илэрхийлж байна тийм үү. За тэгэхээр энэ D сонгосон хүүхдүүд маань тэр ямар тохиолдолд энэ D-г сонгосон бэ гэхлээр нар бол дэлхий дээр цорын ганц байдгаа гэдгийг мэдчихсэн байна гэдгийг илэрхийлж байгаа тийм ээ. Ийм тохиолдлуудыг дугуулсан байна. За тэгэхээр энэ сааруул хэрэгэлзүүлэх одоо мөн ч юм шиг биш юм шиг ийм хариулт дугуулсан хүүхдүүд бол ер нь одоо артиклийг ойлгоход дөхөн байна гэж үзэж байна гүшин. За энэ болохоор зэрэг C буюу D артиклийг хэрэглэх тохиолдол нь болохоор зөв байсан. Учир нь юу вэ гэхээр дэлхийн ертөнц бол орчлон дээр одоо манай дэлхий бол цорын ганц байгаа тий. За ийм тохиолдолд энэ D артиклийг Earth гэдэг үг. За хоёр дахь D артиклийг яагаад авсан бэ гэхээр манай дэлхий дээр нар бол цорын ганц байдаг нь тодорхой учраас D яах нь. За дараагийн дасгал даалгавартаа оръё. За 5 дахь дасгал болохоор Joy is in Italy right now. He is going to study medicine there because he is doctor гэж тийм. За энэ болох дээр зэрэг нөгөө гурван сонголттой ийм хариулт орчсон байна. За өмнөх төсөл дээр та нарыг алийг дугуулсан байсан. Зөвийн дугуулсан. Нандаа яасан, буяг шиг яасан, эрдэнцээ яасан, гандлахаар яасан хариултаар өгч та. За анхмаа бол E буюу зөв хариултыг дугуулсан байна тий. За E маш сайн байна. Зүгээр энгийн улс үндэстний нэрийн өмнө болох төр зэрэг хизээч ялгац гишүүн авахгүй тийм үү? Хоосон байна. За дараагийн жишээ нь болохоор тэр мэрэгчлийн нэр буюу одоо тэр цэнжин ухааны нэрийн өмнө хизээч D буюу A ялгац гишүүнийг хэрэглэдэггүй. За энэ A одоо доктор гэдэг үгийн өмнө яагаад A артиклийг авсан зүг байсан бэ гэхлээр энэ болохоор мэрэгжлийн нэр тийм үү? Мэрэгжлийн нэрийн өмнө ямагт яах нь юу indefinite буюу тодорхой бус ялгац гишүүнийг хэрэглэдэг байна. За энэ утгаараа E зүг байсан. За 6 дахь дасгал даалгаврыг харъя. While investigating latest burglar, Joy found collection of old
Gans гэж юм тийм ээ. За энийг алийг дугуулсан байсан бэ та нар? Ийг зөвийн дугуулсан байна тий. За бусд нь яасан блэ? Бусд нь яасан? За маш сайн байна. За давуу зэргийн нэрийн өмнө ямагт D артикл авна тийм ээ. Аха. Дараа яасан нь D latest. За энэ дараагийн A-ийн болох дээр зэрэг ямар тохиолдол авах вэ гэхээр a collection of old gun. Нэг л яасан, нэг л бууны цуглуулга болсон гэх нэг л зүйлийн тухай дурдсан ярьж байгаа дээр тодорхой бус ялгац гишүүнийг авнаа тий. За энэ бол 2012 оны эсэлтийн ерөнхий шалгалтын дээр орж ирсэн артиклуудын хэлбэрээс авсан байгаа. За 2018 онд одоо хоёр өгүүлбэр бас эсэлтийн ерөнхий шалгалтанд өгөгдсөн байгаа. За тэр жишээг харъя. Shrek meets donkey which had very talkative nature гэж юм тийм ээ. За энийг алийг дууссан байсан юм. Энийг өгөөгүй тий. За энэ дээр болохоор бүгдээрээ анхлан ярилцаа яваа. Сая нөгөө үдсэн одоо дөрмийнхээ дагуу. За Shrek болох тэр зэрэг яасан? Нэг л donkey буюу илжиг шүү дээ тий. Илжиг чинь 1 2 гэж тоожулна. За ийм тоожулдаг нэр өгний тодорхой бус ялцгчныг A-ийг авна тийм ээ. За нэг одоо илжигтэй талцсан which had гэж. Нөгөө нэг илжиг маань very talkative nature. Бүр нэг өөрийн удмын тий байглаасаа нэг яриа хүн байсан ба. Гэхдээ яриа тийм одоо илжиг юм а гэдгийг илэрхийлж байна тийм үү. За тэгэхээр энэ болохоор тэр яриа одоо talkative nature гэдэг нь одоо тэр орчлон ертөнцийн тий ганцхан тийм одоо юу байгаа одоо тийм яриа илжигэл яриа гэсэн санааг илэрхийлээд A артиклыг авсан байна тий. Аха. Ганцхан илжигний талаар яриад байгаа шүү дээ тий. За 8 дахь нь болохоор if you live in foreign country you should try to learn language гэж байна тий. За энэ нь болох дээр зэрэг C хариулт нь болох дээр зөв байсан. Яагаад C хариулт нь зөв байсан бэ гэхлээр country нэг л улс тий. Foreign country нэг л гадаад улсын тухай ярьж байна тийм ээ. Хэрвээ чи нэг ямар нэгэн гадаад улсад амьдрах юм бол тий you should try to learn their language. За одоо нөгөө нэг за яагаад дараад нь language гэдэг үгний өмнө тий артиклыг авсан бэ гэхлээр энэ болохоор нөгөө нэг одоо очсон тийм үү. Нэг одоо улсад хэрвээ амьдрал тэгээд тэр амьдрсан улстай ингээд дахин дурдж байгааз тийм ээ. Тэр тохиолдолд D артиклыг хэрэглээд баггүй. Тэр одоо дахин амьдрахтаа тэр улсынхаа хэлийг чи одоо сурахыг хичээгээрэй. Тэгвэл зүгээр шүү, зөвтэй шүү гэсэн санааг илэрхийлж байна тийм үү? Дахин давтаг ярьж шүү дээ. Тийм учраас their language хэлийг хоёр дахь ярьж байна гэж байна. За 2020 оны жишээн дээр артикл орчихсон. 2012-аас хойш 13, 14, 15, 16, 17 онуудад D артикл буюу AN артикл буюу тодорхой бус ялгац гишүүн бол ерөөсөө орж ирж байгаагүй. Гэсэн чинь 18 онд нэг орж ирээд 19 онд болоод 20 онд одоо ахиж орж ирж байна. Тэгэхээр ингээд жил болгоно бидний дасгал даалгавруудын тавилан яах нь одоо бүр эхлээд тавигдсан дасгал даалгаврын тавилуудтай адилхан болж ирж байна гэдгийг бид нар бас давхар ажиглах хэрэгтэй байна тийм. За тэгээд 20 оны жишээг харъя. I am really interested in travel to moon. За энэ дээр болох дээр зэрэг E хариулт нь зөв байсан. Яагаад E хариулт нь зөв байсан бэ гэхээр travel гэх үгийн гүйгүүлжигчээр эхэлсэн учраас тий одоо тоологддог. Нэг аялал, хоёр аялал, гурван аялал гэж тоологдно тийм үү? За энэ тохиолдолд болохоор одоо A артиклыг хэрэглэсэн баггүй юу? За ганц тооны нэр буюу нэр үг учир A ялгац гишүүнийг ашиглана. За тийм байгааз. За тэгээд дараа нь болох дээр зэрэг яагаад D артиклыг одоо moon гэдэг үгний өмнө авсан бэ гэхээр энэ тодорхой нэг аяллаа тухай яриаггүй. Ямар нэгэн аяллаа тухай ярьж байна. За D артиклыг хэрэглэсэн тохиолдол нь одоо орчлон ертөнцийн цорын ганц дахин давтагдчихгүй зүйлсийн заасан нэрийн өмнө тодорхой ялгац гишүүн буюу D артиклыг ашигладаг тул moon гэдэг үгийн нэрийн өмнө the moon буюу D
D артиклийг ашигласан юм а гэж тэ. За болохоор 10 дугаар жишээг харъя. Anna has recently won trip to Paris. He is happy to see Eiffel Tower. За энэний зөв хариулт нь болохтой зэрэг E буюу AD артиклийг нөхөх нь зөв байсан. За энэ ямар тохиолдолд A артиклийг нөхсөн, ямар тохиолдолд D артиклийг нөхсөн гэхлээр trip гэх үг нь гүйгүүлэгчээр эхэлсэн тоологддог ганц тоон дээр буй нэр үг учир A ялгац гишүүнийг ашиглана. Учир нь өгүүлбэрийн утгаас харахад тодорхой нэг аяллаа тухай яриаггүй. Тийм үү? Анхлан ярьж байгаа. Ямар нэгэн аяллаа тухай ярьж байгаа нь ойлгомжтой байна. За дахин давтагдчихгүй зүйлсийг заасан нэрийн өмнө тодорхой ялгац гишүүн D-г ашигладаг тул Eiffel Tower гэдэг үгийн өмнө D артиклийг хэрэглэсэн юм а. Гэж юм тий. За яагаад энэ D артиклийг хэрэглэсэн бэ гэхээр Eiffel Tower ч орчлон ертөнцийн одоо энэ хотуудын хувьд болохоор цорын ганц байгаа учраас тийм ээ. За энэ за бүрнээ хаана. За тэгээд thank you for paying attention. За баярлалаа та бүхэндээ одоо анхаарал тавьсан. Гэхдээ бид нэр don't use the before буюу ямар нэрүүдийн өмнө D артиклийг авахгүй вэ гэдэг тохиолдлуудыг бас мэдэх шаардлага байгаа шүү. Ямар нэрүүдийн гэхлээр 10 нэрийн өмнө одоо ярих нь D артиклийг хэрэглэхгүй тохиолдол байдаг шүү. За энэ тохиолдлуудыг багш нь гүрвтэй болохоор ингээд дэлгэрэнгүй хэлбэрээр тавьчихна. Тэгээд та нар жишээ даалгавруудыг хараад дасгал юу ягаарай. Одоо ийм тохиолдлуудад хэрэгэлдэггүй, ийм тохиолдолд хэрэгэлдэг гэдгийг мэдэж аваарай. За баярлалаа. Сайхан амцгаагаарай.